Цувралын сүүлчийн ангиар бид Иерусалимийн булш болон эзний залбирлыг 170 гаруй хэлээр орчуулан бичсэн чидүүн уулан дах эцэг Ностр сүмд зочлох болно. Бид энэ цувралыг Йордан голын хөндөд дуусгаж Бурхан биднийг Христ дотор хэрхэн хардгийг дахин олж мэдэх болно. Иерусалимийн 7 гайхамшигт тавтай морил. Энэ загалмай Есүсийг цовдлсны дараа хажуу руу жадаар цоолсон талыг дүрсэлсэн байдаг. Захария тэд жадалсан нэгнээ харах болно гэж зөгнсөн байдаг. Та энэ талаар бодож байсан эсхийг би мэдэхгүй. Ромын цэрэг Есүсийг үгсэн байхыг тодорхой харсан хэрнэ. Яагаад түүний биеийг жадалсан бэ? Есүс аль хэдийн үгсэн байхад түүний биеийг жадлах ямар шаардлагатай байсан бэ? Яг л өргөстэй титэмтэй адил түүний хажуу талыг цоолсон нь санамсаргүй хэрэг огт биш байв. Бурхан загалмайн 7 дахь гайхамшигын ач холбогдлыг бидэнд тодорхой харуулахын тулд сүнсээр Ромын цэргийг удирдах Есүсийн хажуу талыг жадлуулсан. Цэрэг Есүсийн хажууг жадаар хатгах мөчид яг л хүүхэд төрөх агшинд ус цус урсдаг шиг. Ус цус урссан. Есүсийн биеэс ус цус урсах нь түүнийг дахин төрсний шинж юм. Загалмаа дээр Есүс Бурхны хүүхдүүдийн цоо шинэ үеийг төрүүлсэн. Иохан 16 дугаар бүлэгт тэмдэглэгдснээр Есүс үххийнхээ өмнө дагалдагчдаа эмэгтэй хүн төрөхдөө цаг нь ирсний учир завиурладаг. Харин хүүхдээ төрүүлэхдээ ертөнцид хүмүүн мэндэлсэнд баярлан дахин зовлонгоо сандаггүй гэж хэлсэн. Есүс загалмайн гайхамшигаар цоо шин төрлийн хүнийг бий болгосон. Бурхан Адамыг унтуулж түүний хавиргаас авч Ева хэмээх шинэ хүнийг бүтээсэнтэй адил Есүс өөрөөсөө шинэ хүмүүсийг бий болгосон. Тийм ч учраас Есүс үххийнхээ өмнө эмэгтэй хүний төрөх үеийн өвдөлт хийгээд төрсний дараа энэ ертөнцид шинэ хүн авч ирсэн баяр баясгалангийн улмаас өвдөлтийн талаар дахин боддоггүй тухай өгүүлсэн. Еврей 12-ийн 2-д тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшигээс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт задарсан юм гэж бичсэн нь үүнтэй ижил утга санааг илэрхийлдэг. Есүс бидний тухай үргэлж бодсон учраас зовлонгийн урт замыг твчиж чадсан. Тэр бидний авралд тууштай төвлөрч байсан учраас загалмайг тэсвэрлэж чадсан. Түүний өмнө тавьсан баяр баясгал нь бид байсан. Түүний үхлээр бид Бурханы хүүхдүүд болохоор сонгогдох болно гэдгийг Есүс мэдэж байсан. Есүс загалмай дээр үхэхдээ гүйцэлдлээ гэж хашгирсан. Гүйцэлдэх гэсэн еврей үг нь калал үйл үгийн язгуураас гаралтай. Гэхдээ сүйт бүсгүй кала гэсэн еврей үгч мөн адил нэг язгуураас гаралтайг та мэдв. Есүс эцсийн амьсгалаараа төлөөсийг төлж буй сүйт бүсгүйхэн тухай ярьсан юм болов уу? Та хэдийн түүний зүрх сэтгэлд байсан. Тэгвэл та бас түүний урал дээр байсан ч байж болохгүй гэж юу? Би цэцэрлэгт булш гэж нэрлэгддэг газар руу явж байна. 1883 онд Британий генерал Гордон Иерусалимд ирээд Голготаг олж мэдээд Есүсийн булшийг олохоор явсан гэдэг. Хэдэн жилийн дараа тэрээр Голгота хэмээх газрын ойролцоо хадны булш олжээ.
Дараа нь Британий Христэд итгэгчид цэцэрлэгт булчны нийгэмлэгийг байгуулж, Есүсийн үхэл дахин амьлалыг тунхаглахын тулд энэ газрыг худалдаж авсан. Цэцэрлэгийн булш Есүсийн булчны жинхэнэ байршил мөн эсхээс үл хамааран энэ нь түүний амьлалыг төсөөлөхөд хүргэдэг газар юм. Есүс яагаад бидний төлөө цовдлогдсон үхэж дахин амьлсан тухай эргцүүлэн бодох сайхан газар юм. Ариматын Йосеф, Никодем хоёр Есүсийн цогцсыг загалмайгаас буулган авч оршуулгад бэлтгэх зөвшөөрөл авсан гэж Библиэд тэмдэглэсэн байдаг. Тэд Есүсийн гар хөлд хатгсан хадаасыг болгоомжтой авч хаяв. Тэд Есүсийн аимшигтай зэрэмдэглэсэн цогцсыг гартаа тэврэн авахдаа түүний цуснд өрсдөө ч мөн будагдав. Дараа нь тэд түүний арьсны гүнд нэвтэрсэн өргөст тэтмийг болгоомжтой авч хаяв. Jozef en Nicodemus droegen het lichaam van Йосеф, Никодем хоёр Есүсийн цогцсыг цовдлогдсон газраас холгүй цэцэрлэгт аваачжээ. Йосеф цэцэрлэгт чулуу ухаж булш босгов. Шавнар Есүсийн цогцсыг энэ булшинд байрлуулсан. Тэд булшны үүдийг том, дугуй, хавтгай чулууг өнгөрүүлж таглаад гэртээ харьцгаав. Фарисеучуд Пилатаас чулууг битүүмжилж хідэн цэргээр хамгаалуулахыг хүсэв. Дагалдагчид алгасал баярын гунигийг мэдэрсэн. Тэднийг Египтээс гаргахад ирээдүйн үүд хаалга нээлттэй байсан бол одоо Месиа цовдлогдсны дараа хаагдсан байв. Ядаж л тэд ингэж бодсон. Op zondagmorgen. Ням гаргийн өглөө нар мандахад дөрвөн эмэгтэй булш руу явв. Замдаа тэд булшны үүдийг тагалсан том хүнд чулууг яаж өнгөрүүлэх вэ гэж бодцоож явлаа. Гэвч тэднийг ирэхэд чулууг аль хэдийн зайлуулсан байв. Тэд булш руу ормогцоо Есүсийн цогцос байхгүй байгааг харав. Гэнэт тэдний хажууд гялалцсан хувцастай хоёр тэнгэрлэгч гарч ирв. Бүсгүйчүүд айж зогсдол. Тэнгэрлэгчүүдийн нэг нь тэднийд "Бүү ээ, цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ тэр амьдсан. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтэн. Хурдан очиж шавнарт нь тэр үхэгсдээс амилжээ гэж хэл." Эмэгтэйчүүд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж шавнарт нь мэдгэдэхээр гуйлдлээ. Үхэл Есүсийг барьж чадав. Тэр үхлээс амилсан. Яг түүний хэлснээр болсон. Есүс амилсныхаа дараа 40 хоногийн турш шавнартайгаа хамт байж Бурхны айсуу хаанчлалын тухай сургасан. Библиэд тэрээр өөрийн төрсөн дүү Яаковтай онцгой учирсан бөгөөд үүний үр дүнд Яаков итгэгч болсон гэж бичсэн байдаг. Есүс шавнартаа дор хаяж 15 удаа үзэгдсэн. Тэд түүнд хүрсэн бөгөөд тэр тэдний өмнө шарсан загас идсэн. Элч Паул мөн Есүс 500 гаруй ах эгч нарт нэгэн зэрэг үзэгдсэн бөгөөд тэдний ихэнх нь түүнийг бичих үед амьд байсан гэж тэмдэглэсэн байдаг. Үүгээр Есүсийн дахин амьлсан түүхэн үннийг хүн бүр баталж чадахыг онцолсон. Нэг эсвэл хоёр гэрчийн гэрчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Гэхдээ 500 түүнээс дээш хүн яах вэ? Шавнар Иерусалимд дахин амьлсан тухай мэдээг түгээв. Худлаа хэлсэн бол нэг өдрийн дотор л ил болох байсан. Тэгээд ч хүссэн хинч Есүсийн булш руу очиж хоосон эсхийг өөрсдөө батлан харж болох байв. Чухамхүү Есүсийн амьллын ачаар Есүсийн шавнар ихээр хавчигдж амнасаа эрсдэлд оруулсан ч сайн мэдээг дэлхий даяар тунхаглах зоригтой байсан. Есүсийг үхлээс амьлуулсан ариун сүнс одоо загалмайн гайхамшигар бидний дотор амьдарч байна. Христээс 600 орчим жилийн өмнө Эзекиэл хэрв бид
загалмайн гайхамшигт итгэвэл бид шин зүрх, шин сүнсийг хүлээн авна гэж зөвгнөн ийн хэлсэн. Тэгэд би та нарт шин зүрхийг өгч та нарын дотор шин сүнсийг өгнө. Би мах бодос чин чулуун зүрхийг зайлуулж та нарт махан зүрхийг өгнө. Би сүнсээ та нарын дотор оруулж та нарыг зарилгуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ. Энэ бол шин төрөлтийн гайхамшиг юм. Загалмайн гайхамшигаар Есүсийн зүрх бидний дотор цохилж, Есүсийн сүнс бидний дотор амьдардаг. Есүсийн сүнс одоо бидний дотор Есүсийн амьдралыг удирдах байна. Тэр бидэнд Есүсийн амьдарч байсан шиг амьдрахад тусалдаг. Есүс хайрлсан шиг хайрладаг. Бид Есүс шиг ярьж Есүс шиг итгэдэг. 2 дугаар Коринт 5-ын 17 дугаар ишлэлд Паул тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн. Харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна гэсэн. Христ доторх шин бүтээл байна гэдэг нь ямар утгатай болохыг ойлгохын тулд бид Чидүүн уулын орой дээрх эзний залбирлын сүм гэгддэг эцэг ноостор сүмээр зочлоо. Энэ бол Есүс эзний залбирлыг альдсан газар гэж үздэг. Энэхүү сүм дэлхийн 170 гаруй хилээр эзний залбирлыг сийлсэн хавтангуудаараа алдартай. Христийн ууланд байсны дараа эзэн хаан Константины их 325 онд Чидүүн уулан дээр энэхүү сүмийг барьжээ. Энэ нь Христэд итгэгчдийн хувьд Есүсийн тэнгэрт өргөгдсөний дурсгал зориулсан газар байсан юм. Гэвч удалгүй барилга нь муудаж эхэлсэн бөгөөд дундад зууны үед загалмайтнууд дахин сэргээн босгож эцэг ноостор бидний эцэг хэмээн нэрлэжээ. Уламжлал ёсоор Есүс шав нартай эзний залбирлыг зааж өгсөн газар гэж үздэг. Загалмайтны аян дайны дараа сүм дахин нурсан ба зөвхөн 19-р зуунд сүм хийд баригдсан бөгөөд 1920 онд шин сүмийн анхны чулууг тавьсан байна. Харамсалтай нь таны харж байгаачлан тэд тахилын ширээ, найрал дуу, багны сөрийг цааш ахиулаагүй байна. Үнэн дээр бол бид баригдаж дуусаагүй сүмд зочилж байна. Миний хувьд энэ бол айл хэдийн 2000 жилийн настай баригдаж байгаа хараахан дуусаагүй Есүс Христийн сүмийн бэлэгдэл юм. Таач бас хараахан түгс болоогүй байгаач Бурхан таныг Христ дотор бүрэн дүүрэн гэж хардаг. Мөн би танд үүнийг тайлбарламаар байна. Энэ бол загалмайн 7 гайхамшиг бидэнд ямар ач холбогдолтой болохыг эргцүүлэн бодох сайхан газар юм. Загалмайн гайхамшгуудаар дамжуулан Бурхан бидний нүглийг арилгаж, муу ёрийн нэгнийг ялаас чөлөөлж, бидний ухамсарыг ариусгаж, эдгэж, чөлөөлж, өөртөөгөө эвлэрүүлж, Христ дотор шин бүтээлүүд болгодог. Тэгвэл Паул бид шин бүтээл болсон гэж хэлэхдээ ямар санааг илэрхийлсэн бэ? Христ дотор гэсэн хэллэгийг бусад бичээсүүдэд Христтэй нэгдэх эсвэл Христтэй холбогдох гэж орчуулсан байдаг. Христ дотор байна гэдэг нь түүнтэй нэгдэж чадна гэсэн үг. Бурхан биднийг өөрийнхөө бидний эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан гэж Паул хэлсэн. Энэ нь загалмайн хөлөөс эхэлдэг. Энд Есүс анх тантай болон таны гэмтээ нэг болсон ба одоо та түүнтэй болон түүний ариун байдалтай нэг болж чадна. Загалмайн хөлд нүглээ хүлээн зөвшөөрснөөр та Христтэй нэг болно. Нүглээ гэмшиж итгэлээ тунхагласнаар та түүнтэй нэг болно. Ингэснээр та Христтэй хамт цовдлогдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бурхан бүх нүглийг чинь зайлуулж, Есүс амьлалтаараа таныг өөртөөгөө авч шинэ бүтээл болгосон. Есүс загалмайн гайхамшигаар таныг өөртөө нэгдгсэн. Христ дотор байна гэдэг нь Бурханы нүдэн дээр Христтэй салшгүй холбоотой байхыг хэлнэ. Тэр таны дотор, та түүний дотор байна. Тиймээс та Бурханы мэлмид үнцэнтэй. Бурхан таныг Есүсийг хардаг шигэ хардаг бөгөөд Есүсийг харилдаг шигэ таныг
хайрладаг. Paulus zegt het. Паул учир нь та нар бүгд U bent allemaal Христ Есүст итгэх итгэлээр Бурхны хөвгүүд болсон ажээ гэж хэлсэн. dat is het geheim. Энэ бол Христ дотор байхын нууц юм. Vanaf nu Үүнээс хойш Бурхан таныг үргэлж Христтэй нэгдмэл хардаг. in eenheid. Христтэй нэгдэснээр Бурхан таныг өөрийн хайртай хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрч хүлээн авдаг. De Bijbel noemt dat. Библиэд үүнийг зөвдөхөх гэдэг. Paulus zegt in 2 Korintiërs Паул 2 дугаар Коринт 5-ын 21-р ишлэлд heeft Jezus die de нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурхны зөвхт байдал болох юм гэж хэлсэн. Waarschijnlijk vind jij jezelf Та одоо ч дуусаагүй байгаа энэ сүм шиг өөрийгөө nog steeds niet af. төгс байдлаас асар хол байна гэж бодож магадгүй. Thuis ziet God jou nu Загалмайн гайхамшигар Бурхан одоо таныг зөвхөн Христ дотор л хардаг. Тэр таныг Христ дотор цэвэр, ариун, rechtvaardig зөвхт, бүрэн төгс гэж үздэг. omdat Christus rein is. Христ цэвэр ариун учраас Бурхан одоо биднийг Христ дотор цэвэр ариун гэж хардаг. Christus heilig is. Христ ариун учраас Ons nu Бурхан одоо биднийг Христ дотор ариун гэж үздэг. en omdat Christus Христ зөвхт учраас Бурхан одоо биднийг Христ дотор зөвхт гэж хардаг. omdat Christus Христ төгс учраас Бурхан одоо биднийг Христ дотор төгс гэж хардаг. dat jij nog je best moet doen. Энэ нь та цэвэр ариун зөвхт төгс байхын тулд чадах бүхнээрээ оролдох шаардлагагүй гэсэн үг юм. Ziet God je Та Есүс Христтэй салшгүй холбоотой учраас Бурхан Христ дотор таныг цэвэр ариун зөвхт төгс гэж хардаг. Jezus Christus. Dit is Энэ бол Христ дотор байхын нууц юм. God heeft je Бурхан таныг Христ дотор байрлуулсан бөгөөд тэр таныг харах бүртээ Есүсийн төгс төгөлдөр Jezus als гоо үсгэлэн хардаг. daarom Тийм учраас тэр танаас нүдээ салгаж чаддаггүй. durf jij te geloven. Бурхан таныг ингэж хардагт та итгэж зүрхлэх үү? Je mag het als een Та үүнийг онцгой бэлэг болгон хүлээн авч бүрэн өөрийн болгох боломжтой. Христ дотор байх гэдэг нь ямар утгатай болохыг илүү сайн ойлгохын тулд бид ачаагаа бэлдэж Галил нуурын хамгийн өмнөд үзүүр рүү явах гэж байна. Йордан гол далайгаас урсдаг бөгөөд замд Ярданы хэмээх баптизм хүртээдэг газар бий. Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун хүн энд баптизм хүртдэг. Энэ бол Христ дотор байгаа биднийг Бурхан хэрхэн хардгийг дахин харуулсан сайхан газар юм. We zijn hier bij een van de Бид Йордан голын хэрэг дээрх баптизм хүртээдэг газруудын нэгэн дээр ирээд байна. Яг л Чидэн уулан дээр эзний залбирлын сүмийн нэгэн адил. Бид Марк 1-р бүлгийн тэр өдрүүдэд Галилийн Назар хотоос Есүс ирж Йордан голд Иоханоос баптизм хүртжээ. vanuit Nazareth. Уснаас гарч ирсэн Давид нь тэнгэр заагдан сүнс тагтаа мэт өөр дээр нь буухыг тэр үзв. Тэнгэрээс дуун гарч хайрт хүү минь чи билээ. Таадал минь чамд оршдог. En er klonk een Гэх ишлэлийг олон хэлээр бичсэн самбраар бүрхэгдсэн амьдралын хан гэж нэрлэгддэг газрыг харж байна. vind ik vreugde. Wat maakt dit verhaal zo bijzonder? Энэ түүх юугаараа онцлог вэ? Dat Jezus gedoopt Есүс Йордан голд баптизм хүртсэн тэр өдөр 30 настай байлаа. Joodse traditie vond op Еврейн уламжлал ёсоор хүү 30 нас хүрэхэд онцгой ёслол хийдэг байв. in de familie. Энэ бол ууган хүү гэр бүлийн хөрөнгөө өвлөн авдаг нас юм. Over zijn zoon. Эцэг нь хүүдээ бүхийж хайрт хүү минь чи билээ. Таадал минь чамд оршдог гэж хэлдэг. Met deze woorden werd de Ууган oudste хүү zoon гэр бүлийнхээ өв залгамжлагчаар томилогдох бөгөөд ging hij de verantwoordelijkheid ууган хүү байх үүрэг хариуцлага хүлээдэг. vrijwel zeker dat ze Йосеф Есүсийн талаар ингэж хэлж чадахгүй нь гарцаагүй. tijd al gestorven. Учир нь тэр аль хэдийн нас барсан байв. Nu hoort Jezus deze woorden. Одоо Есүс тэнгэр дэх эцгийнхээ Jezus, Есүс хайрт хүмүн чи билээ. Таадал минь чамд оршдог. Гэх үгсийг сонсоод сэтгэл нь ихэд хөдөлсөн байх. geroerd zullen hebben. Гэхдээ та юу мэдэх вэ? Би яг одоо Йордан голын дэргэд Христ дотор En zegt God зогсож байгаа бөгөөд Бурхан надад jij bent чи бол миний хайртай хүү. ik. Таадал минь чамд оршдог гэж хэлдэг. Эдгээр үгс надад яг энэ онцгой газар сэтгэл минь хүрч байна.
Та Христ дотор хэн гэдгээ аль хэдийн олж мэдсэн үү? Есүстэй нэгдэснээрээ та ч бас Йордан голын дэргэд зогсож байгаа бөгөөд Бурхан яг одоо танд яг ижил зүйлийг хэлж байна. Хайрт хүү минь чи билээ. Таалал минь чамд оршдог. Та үүнийг сонсч байна уу? Тэр таныг өөрийн хүүхэд гэж дуудаад зогсохгүй. Өн мөнхийн хайрт үр минь гэж дууддаг. Энэ бол Иерусалимийн 7 гайхамшиг юм. Загалмайн гайхамшигаар таны төлөө тэнгэр нээгдэж эцгийн хайрт хүү минь чи билээ гэхийг таач бас сонсно. Бурхан таныг Есүсийг хардаг шиг хардаг. Тэр таныг Есүсийг хайрладаг шиг хайрладаг. Христ дотор тэр таныг сайшааж өөрийн хайртай хүүхэд хэмээн хүлээн авсан. Та бол хүсэмжид, тааламжид гүнээ хайрлагдсан нэгэн. Йордан гол дээрх загалмайн 7 гайхамшигын төлөө Бурханд талархъя. Дараах залбиралд бидэнтэй нэгдээрэй. Тэнгэрлэг эзэг минь, загалмайн 7 гайхамшигаар намайг дахин төрүүлж, Христийн дотор хэн болохыг минь мэдүүлсэнд баярлалаа. Би бол Христ доторх шинэ бүтээл. Одоо Есүсийн зүрх миний дотор цохилж, Есүсийн сүнс миний дотор амьдардаг. Та Есүсийг хардаг шиг намайг харж, Есүсийг хайрладаг шиг намайг хайрладаг. Би Христтэй нэгдэж таны хайртай хүүхэд болж танд хүлээн зөвшөөрөгдөж хүлээн авагдсан. Би хүсэмжид, тааламжид гүнээ хайрлагдсан нэгэн. Таны бэлхэн их ачивэлд баярлалаа. Амен.